За зөвхөн эхлээд нэг халт ярихад хэрвээ f(x) гэсэн функц ингэ байжсан гэж бодъё те. Тэгээ энэ ингээд нэг ямар нэг өөр нэг олон төгрөг бууд. Энэ олон төгрөг y гэдэг нь ч1-ийг x гэдэг нь хэлчих. Ингээд бууж байгаа функц байгаа ш тийм үү? 10 функц гэх юм бол яаж байгаа гэсэн үг вэ? 3 функц гэх юм бол буцаагаад энийг яаж байгаа гэсэн үг вэ? Эндээсээ ийшээ болгодог, эндээсээ юу вэ? Ийшээ болгодог дүрэн байгаа гэсэн үг тийм үү? 3 функц гэдэг чинь. Тэгэхээр энэ энтлийн олонлог болохоор энэ функцийн тодорхойлогдох мөж, энэ нь болохоор утгын мөж байсан бол 10 функцээр очингууд яах гэсэн үг вэ? 3 функцийн хувьд энэ тодорхойлогдох мөж энэ нь юу вэ? Утгын мөж болж байгаа гэсэн үг юм шүү дээ. За тэгэхээр зарим нэг функцийн одоо жишээл утгын мөжийг олоход аягүй хэцүү байгаа гэх юм бол 3 функцээр нь болж байгаа тэрнийхээ юу вэ? Тодорхойлогдох мөжийг олчдаг байхгүй. Тодорхойлогдох мөжийг олох бол амархан шүү дээ. Тэгэхээр утгын мөжийг олоход хэцүү байгаа гэх юм бол 3 функцийг олж аваад түүнийхээ тодорхойлогдох мөжийг олчих юм бол энэ функцийн тодорхойлогдох мөж гэдэг бол энэ функцийн юу вэ? Утгын мөж юм аа гэсэн үг нь шүү дээ. Ингэж олж болдог. Тэгэхээр тийм санаа одоо энэ болгон дээр ч яваад байгаа байхгүй. За эхлээд яасан гэнэ үү? Аатна. За мэдээж f(x) функцийн тодорхойлогдох мөж нь юу вэ? Маш амархан тийм үү? Хуваарьт байгаа юм тэгтээдэнч болохгүй байх хэрэгтэй. Хуваарьт байгаа юм гэхэлэр чи юу вэ? 2x-ээс хан 5 гэдэг нь тэгтээдэнцгүй байх хэрэгтэй гэдгээс x тэнцүү юу вэ? 2-ны 5-тай тэнцэхгүй байх хэрэгтэй гэж ингэж болоо. За аг нь олчлоо. Манийг би томоолчих хэрэгтэй байсан маань алдчихчих. За ийм үед энэ функцийн урууг нь ийм гэх юм бол тий. Өөрөөр хэлэх юм бол уруу нь энэ бол f8b гэдгээс b-г нь яаж болох вэ? Энийг яаж болох вэ? Жинхэнэ функц дээр 8-ыг оруулчихна л гэсэн үг тийм үү? Жинхэнэ функц дээр 8-ыг оруулахаар шин дээдлэлтэй 16 болох нь доотлолтоо гэдэг. 11 болно. За тэгээ уруу функцийн тодорхойлолцоо тийм үү? f-ийг 8-ыг энэ рүү болгодог бол уруу функц нь яана гэсэн үг. Уруу функц нь энийг 8 руу болгоно л гэсэн үг тийм үү? Уруу функц гэж байна шүү дээ. Яг уруу болгодог функц. Жинхэнэ функц нь 8-ыг ишин болгодог бол уруу функц нь энийг нь 8 руу болгоно л гэсэн үг тийм. Тэрийг нь энэ дээр бичсэн байна. За энэ бол гэхдээ аягүй амархан болж таа. Энэ 8 юм байна. Энэ нь болохоор хэд вэ? 11-ний 16 юм тийм. За юм байна. За зүгээр энийг мэдэж нүг үү гэдэг шалгаж байгаа. За бэд нь яана гэж байна уу? 3 функц нь олох юм байна. Тэгвэл чи ийм дээр алдаад байгаа шүү дээ. За энийг y гэж хүчингүүтээ x y-га байрс болчих. X тэнцүү юу вэ? Y дээр нэмэх нь 8, хуваах нь 2y-гээс хасах нь юу вэ? 5. За энийг эш нь оруулаад үржүүлэх юм бол юу болж байна вэ? 2xy хасах нь 5x болно. Тэнцүү y дээр нэмэх нь 8 болно. За y-ийг олох гэж байгаа учраас y дээр нүдаа нэг талд нь гаргана тийм үү? Y-гүй нүдаа нөгөө талд нь үлдээн. Үлдээх бишээ бүр нөгөө талд нь ялгана. Ингээд ялгана гэсэн. За ингэх юм бол 2xy-гээс хасах нь y болно. Y-ийг шууд таалнаас гаргачих юм бол 2x-ээс хасах нь 1 тэнцүү юу вэ? 5x дээр нэмэх нь 8 болно. Тэгэнгүүтээ энийг эш нурлаад хуваачих юм бол манай нөгөө уруу функц гэдэг чинь юу болох нь вэ? Уруу функц гэдэг нь 5x дээр нэмэх нь 8-ыг хуваах нь юу вэ? 2x-ээс хасах нь 1 гэсэн юм болж байна. Ойлгомжтой. За энэ уруу функцийн тодорхойлогдох мөч нь юу вэ? Уруу функцийн тодорхойлогдох мөчийг dx гэж тэмдэглэх юм бол энэ болохоор за ер нь бол 2-ны нэгтэй тэнцэхгүй гэсэн үг юм байна шүү тийм үү? 2-ны нэгтэй тэнцэхгүй. За энийг d f хасах 1 гэж үчих хэрэгтэй юм. За тэр нь яах. За тэгээ эндээс буцаагаад харах юм бол юу гэсэн үг гэхээр энэ функцийн тодорхойлогдох мөж гэдэг бол жинхэнэ функцийн юу вэ? Утгын мөж байгаа байхгүй утгын мөж. Тэгэхээр жинхэнэ функцийн утгын мөж болохоор хасах хязгааргүйгээс 2-ны 1-ээс юу вэ? Нэмэх хязгааргүй гэсэн үг юм байна. За тэгээд энэ хоёр функцүүдийн графикууд ийм абсцистэй цэгүүдээр огтлцсон нь яах вэ? Хооронд нэвтрүүлээд олж болно эсвэл x-тэй нэвтрүүлээд олчихно тийм үү? Тэгэхээр тэр нь бол амархан юм шүү дээ.
Тэгээ алийг ч орлуулж болно шүү дээ. Жишээлх юм бол алийг ч тэнцвүүлж болно. Энийг ч тэнцвүүлж болно. Эсвэл юу вэ? Энийг ч тэнцвүүлж болно. Тийм айл амрах нэгтэй баг ялгаагүй үстэй. За амхан бооз. За энэтэй холбоотой дахиад нэг бодоо тайлбарчээ заяа. 473. За тэгэхээр ингээ ямар ч энэ цэгийг дайрдаг гэдгээ бүгдээр бичье. Энэ цэгийг дайрдаг гэдэг чинь үгс өгөө. Нэмэх нь 1 хуваахан